Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай ярина. Өчигдөр буюу өнгөрсөн гэдэг нь үйл явдал аль хэдийнэ болоод дууссан тухай. Бид Бурханаас хичнээн удаа гуйсан ч өнгөрсөндөө 1 минут, 1 секунд, 1 хоромж саатаж болж чадна. Тиймээс өнгөрсөнд хийсэн алдаа дутагдал, таагүй дурсамжаа тухайн цаг үедээ орхиж өөрийгөө чөлөөлж сураарай. Өнгөрснөөс бид зөвхөн сургамж авч аз жаргалтай дурсамжаараа ирч хүсээ цэнгэлдэг. Харин өнөөдөр буюу одоо олгогдсон энэ цаг хугацаанд бид юу ч хийж, юу ч бүтээх боломжтой. Тиймээс одоо төвлөрч, цагийн менежменттэй, бүтээмжтэй ажиллаж, өнгөрч буй хорон мөч бүрээс аз жаргал, сайн сайхныг мэдвэрээ. Харин маргааш буюу ирээдүй гэдэг нь хараахан болоогүй цаг хугацаа, хараахан өрнөөгүй үйл явдал. Бид маргаашд хичнээн их санаа зовлоож, үр дүнд нь нөлөөлж үл чадна. Үүний оронд өнөөдөртөө багтаж, одоо олгогдсон цаг хугацаанд эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллаж чадваас ирээдүйд сайн сайхан үр дүнг нь хүртэх боломжтой. Иймд дахин давтагдшгүй одоогийн цаг хугацаанд талархаж, хорон мөч бүрт сайн сайхан эрг зүйн мэдээллийг түгээцгээе.